би түүнгүүгээр амьдрч чадахгүй. Нүгээ ингэж өөрчлөх гээд үз. Би өөрөө өөргүйгээрээ амьдрч чадахгүй. Чи тэрэнгүүгээр түүнгүүгээр бол яаж ийж байгаад амьдрч чадна. Чи энэ амьдралынхаа турш өөргүйгээрээ амьдрч чадахгүй. Чи өөрийнхөө сэтгэл зүрхийг ерөөсөө сонсохгүй, хийхийг хүсэж байгаа зүйлээ хийхгүй, тэр хүний төлөө өөрийгөө алдсан тэр үедээ чиний амьдрал ямар ч утга учиргүй санагдана. Яагаад гэвэл бид нар энэ амьдрал дээр утга учирыг бий болгох гэж ирсэн. Бидний тарих ирээдүй ирж байгаа тэр surprise-уудыг харж чадахгүй, харах боломжгүй. Хүн төрлөختний тархинд угаасаа тийм чадвар байхгүй. Тийм учраас тэр ирээдүйн ирж байгаа гоё боломж, гоё зүйлсүүдийг харж чадахгүй байгаа болохоор бидний тарих зүгээр л тэр аюулгүй байдлыг сонгож байгаа. Энэ хүнээс өөр хүн надад гарч ирэхгүй, яана би ингэхгүй болохгүй, тэхгүй болохгүй. Хай, сайн бацгаана манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр би та бүхэндээ хэрхэн энэ өөрийнхөө дотоод хүнээ сонсоод зөн бэлэг, зөн совингоо дагах вэ гэдэг талаар та бүхэндээ хуваалцъя. Тэгтээ хүчээр ямар нэгэн зүйлийг бид нар амьдралдаа манифест хийх гэж байн хүчилж байдаг. Гэхдээ та яг энэ өөрийн чинь inner self буюу дотоод хүн чинь танд юугээд байгаа те цаанаасаа таны дотоод хүн чинь танд ямар мессеж явуулаад байгааг та одоо чагнаж үзэж байсан уу? Үүнийг би та бүхэнд маш сонирхолтой хүүхэлдэйн кинон дээр жишээ авангаа та бүхэндээ хуваалцъя. Хэрвээ та нар Elementally-г үзэж байсан бол үнэхээр бүр гайхалтай анимашн байсан. Миний үзсэн баг хамгийн дуртай анимашн гэж бол хэлж болно. За анимашны маань гол дүр нь болохоор Amber гээд нэг охин байдаг. Энэ охины хувьд гэх юм бол маш хайраар дүүрэн гэр бүл төрсөн. Аав ээж нь гэр бүлээрээ тийм жижигхэн гал зардаг тийм бизнес эрхэлдэг. Тэгээ энэ охины багасаа бодож өссөн бодол нь болохоор аав ээж нь энэ охиндоо бүх хайраа зориулсан, бүх зүйлээ зориулсан. Том болоод миний охин аав ээжийнхээ бизнесийг залгуулах хэрэгтэй шүү гэж байнга хэлдэг байсан. Эмбри хувьд ч гэсэн муу ялгаагүй би аав ээжийнхээ ачийг хариулах ёстой. Энэ дэлгүүрийг авч яваад бизнесийн эзэн болох нь миний хувь тавилан, хувь заяа гэж байнга боддог байсан. Гэтэл Эмбри хувьд асуудал нь юу байсан бэ гэвэл Эмбер маш их хичээдэг байсан боловч янз бүрийн бүдүүлэг үйлшүүлэх, янз бүрийн дэлгүүрийн асуудал гэдэг маш тэгж уур уцаар амар их хүрэгдэг. Өөрөө тийм айгүй төргөө ууртай охин байсан. Тэг юм л болвол ингээд дэлбэрчгээд уурлаа. Тэгээ өөрөө гал ис болохоор уурлах үедээ хамаг юмаа ингээд асаагаа дэлбэрчдэг байсан. Тэгээ түүнийгээ ерөөсөө хянаж чадахгүй. Нэг өдөр Эмбер маань дэлгүүртээ байж байгаад маш их бачимдаад уураа барьж чадахгүй тэр үедээ гэрийнхээ доошоо агуулах руу ороод өөрөө гал элемент болохоор дэлбэрчдэг. Тэгээд дэлбэрэх үедээ гэрийнхээ усны хоолойг эвдээд за ингээд усны хоолойгоо эвдэлснээр Wade гэдэг усны торгуул бичдэг ус элементийн залуутай уулзаж эхэлдэг. За энэ хоёр уулзахаас гадна Эмбер маань өөрийнхөө дотор мэдрэмжээ сонсож эхэлдэг байна. Тэр үедээ Эмбер юу олж мэдсэн бэ гэх юм бол өөрийнхөө доторх хүнээ нээж эхэлдэг. Яагаад Эмбер байн гуурлал хамаг юмд бүтэхгүй байгаад байсан бэ гэх юм бол өөрийнх нь дотоод хүнийх нь дуур хүсэл нь ямар нэг зүйлийг ингээд маш гоёор гараараа бүтээж чаддаг хүн байсан. Тэрийг өөрөө ч ойлгохгүй явж байсан. Зүгээр л цаанаасаа ингээд дотоод хүн нь бүр ингээд тэрийгэ цаанаасаа нэхэд юмд бүтэхгүй албаар ингээд уурандаа юм хумаа эвдэлдэг. Тэгээд түүнийгээ эвлүүлж босгоод өөрийнхөө гараар янз бүрийн тийм гоё юмыг бий болгох дур хүсэлтэй байсан. Яг үүнтэй адилхан бидний амьдралд ч гэсэн магадгүй чиний relationship чинь бүтггүй байж магадгүй. Магадгүй чиний бизнес хүссэн юмаа манифест хийхэд ч юм уу бүх зүйл биднэрт ингээд нэг lost бас үе байдаг шүү дээ. Бүр яах вэ? Яагаад ингээд бүх юм болохгүй байгаа юм бэ? Яагаад энэ бүх зүйлс надад тохиолдоод байгаа юм бэ гэсэн тийм үе байдаг. Яагаад гэвэл байгаа зү бидний дотоод хүн маань чамааг өөрийн чинь нэхэд байдаг. Хей, чиний амьдралд чинь өөр юм ирэх гээд байна. Чи тийм юм бүтээх зорилготой. Үүнийг юу гэж тайлбарлах вэ гэх юм бол энэ өөрийгөө сонсхийг та бүхэн маань soft feminine буюу өөрийн чинь тэр зөөлөн эмгтээлэг энерги гэж ойлгож болно. Яагаад гэвэл чиний зүрх сэтгэл дотоод хүн чинь чамтай ярихыг хичээж байгаа учраас. Эмгтэй хүний хувьд яг энэ мэдрэмжээ ойлгох нь маш их чухал санагдсан.
Ялангуяа те хэрвээ чи сэтгэл зүйн гутралд ордог хин нэгэн шиг байх гэж хичээх тусам те тэр бүх зүйл чинь ерөөсөө бүтдэггүй бол чиний дотоод хүн чинь чамтай ярьж байна гэсэн. Чи өөрийгөө хайрлахаас нааш, өөрийгөө хүлээж авахаас нааш те өөрийгөө яг эргүүл гаргаар бий болгохоос нааш тэр зүйлс чамд те би болсоор үүсээр л байх болно. Өөрөө өөрийгөө хүлээж аваад өөрийгөө хайрлталж чинь. За мөн хайрын талаар ч гэсэн энэ анимашн дээр харуулдаг хэсэг нь надад маш их таалагдсан. Одоо нөгөө эсрэг элемент буюу одоо нөгөө ус залуу байгаа, би нэрийг мартчихэж. Тэр залуугаас хэрвээ та нар харах юм бол тэр залуу яг Эмбрийн хүсэл мөрөөдлөө олохтон туслаад яг өөрийнх нь хүсэл мөрөөдлийг дэмждгээс гадна те өөрийнх нь төлөө бүр амиа зориулж чаддаг тийм залуу байдаг. Ялангуяа те гал ус хоёр элемент бүх юмд бүтгүү гэр бүлийнхэн ч гэсэн тэр хоёрын эсрэг байх үед тэр залуугийн хувьд гэх юм бол яг тэр өөрийнхөө masculine energy-гээ гаргаад Эмбри араас бүр одоо 100% гүдэг. Үнэхээр хин нэгэн чамтай хамт байхыг хүсээд чамд хайртай бол угаасаа чиний төлөө хичээл зүтгэл гаргаад чамайг хайрлахыг хичээн. Юу ч тохиолдсон байсан хамаагүй. Гэтэл бид нар яадаг вүлээ? Яагаад над руу тэр надаа мессеж бичихгүй байгаа юм бол тэр надаа сайн юм болов үгүй юм болов гэд хэрвээ чи эргэлзэж байх юм бол магадгүй энэ доторх хүн чинь чамд өөр юм хэлээд байна гэсэн. Хей чамайг өөр бүр гоё залуу бүр гоё хайр хүлээж байгаа. Наад залуугаасаа зайгаа барай гэх мэт жишээний. Энэс гадна бид нар ингээд toxic relationship-нээс гарч чадахгүй, toxic гэдгийг мэдсэн мөртлөө тэр relationship-тэй үлдэх эсвэл амьдралдаа байнга тиймэрхүү toxic хүнийг татах юм уу, тийм хүн татагдах тийм үе ч гэсэн байдаг. Энэ үед яадаг вэ гэх юм бол бид нар өөрийнхөө тэр дотоод хүнтэйгээ зөрчилдөж эхэлдэг. Бид нар энэ өөрийнхөө дотоод хүнтэйгээ зөрчилдөх үедээ бид нар цаанаасаа уурлал байнга нөгөө хүнтэйгээ нөгөө хэрүүлээ хийгээл янз бүрийн зүйл гаргаж ирээл би бинийг хардаал тэр үед ингээд бүр ингээ өөрийгөө илэрхийлж чадахгүй болохоор цаанаасаа ингээ дотор хүн чинь бүр тэр зүйлийг гаргаад байна гэсэн үг. Чи өөртөө эргэлзээч ч юм уу эксээ ерөөсөө мартаж чадахгүй явуулж чадахгүй байх юм бол энэ үгийг бодоод үзээрэй. Би түүнгүүгээр амьдрч чадахгүй гэсэн бид нарт тийм сэтгэлгээ орж ирдэ штэ. Би чамгүйгээр л амьдрч чадахгүй, чамгүйгээр миний амьдрал те маш утга учиргүй. Тэр л миний амьдралаас явчих юм бол би яана гэсэн бодол чамд төрж байж магадгүй. Гэтэ энэ үгээ ингэж өөрчлөх гээд үз. Би өөрөө өөргүйгээрээ амьдрч чадахгүй. Чи тэрэнгүүгээр, түүнгүүгээр бол яаж ийж байгаад амьдрч чадна. Уйлаач ч юм уу, гуниглаач ч юм уу хэсэг хугацааны дараа тэгээ тэр чинь баг багаар идгээд гайгүй болоод гэхдээ нэг зүйл нь гэх юм бол чи энэ амьдралынхаа турш өөргүйгээрээ амьдрч чадахгүй. Чи өөрийнхөө сэтгэл зүрхийг ерөөсөө сонсохгүй, хийхийг хүсэж байгаа зүйлээ хийхгүй, тэр хүний төлөө өөрийгөө алдсан тэр үедээ чиний амьдрал ямар ч утга учиргүй санагдана. Хаад гэвэл бид нар энэ амьдрал дээр утга учрыг бий болгох гэж ирсэн. Өөрийнхөө тэр хайрыг хэн нэгэнд зориулаад тэр хүнтэй өөрийгөө 100% зориулах үед өөрийгөө чи тэр чигээр нь угаасаа алдаж эхэлж байна гэсэн үг. Магадгүй эхний удаа тэр хүн чамайг амар appreciate хийж магадгүй чи намайг хайрлсан учраас, намайг нэгдүгээр тавьсан учраас, намайг сонгосон учраас баярлаа гэдэг эхний хэдэн жил та хоёр гоё байж магадгүй. Гэхдээ хэдэн жилийн дараа юу тохиолддог вэ гэх юм бол тэр хүн чамаас үн цэнийг олж харахаа болдог. Ягаад гэвэл чи өөрийнхөө үн цэнийг аль хэдийн алдсан, буулгацсан. Тэр хүний бодол дотор даалд ухамсараараа л тэр хүнд зүгээр цаанаас нь тэгэж бодогдно. Энэ хүн угаасаа миний төлөө бүх зүйлийг хийдэг. Өөрийгөө ингэж эрхэмлдэггүй юм чинь би яаж энэ хүнийг одоо үнэлэх юм бэ, хайрлах юм бэ гэд одоо баг багаар тэр одоо өөрийн чинь үнэлэмж тэр хүний хувьд ч гэсэн буурж эхэлдэг. Хүмүүстэй бид нэр даалд ухамсараараа юу гэж боддог вэ гэх юм бол хин нэгнийг хайрлахын тулд өөрийгөө алдах хэрэгтэй. Одоо өөртөө бууж өгчээж хин нэгнийг хайрлана гэж боддог. Гэтэ ийм байх албагүй. Энэ нь бид нар даалд ухамсараараа өөрийгөө одоо хязгаарлаж байна гэсэн үг. Мэдээж те хоёр бие рүүгээ зүтгэдэг, хоёр бие рүүгээ тэмүүлдэг, хоёр биендээ маш их хайртай, хоёр биендээ бүх зүйлээ зориулж чаддаг. Тийм хайр ч гэсэн бидний амьдралд оршиж болно. Хэрвээ бид нарт угаасаа ингэхгүй л болохгүй энэ үнээс өөр хүн надад олдохгүй гэж тэндээ сэтэл хийчих юм бол тэгэл тэр л байрандаа үлдэнэ гэсэн үг. Өөрсдийнхөө тарих яаж програмчлагдсныг ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Ягаад гэвэл бидний тарих нь тийм safe буюу тав
тухтай танигдсан мэдрэмжинд дуртай байдаг. Гэтэл бидний дотор танигдсан мэдрэмж юу вэ гэх юм бол тэр өмнөх чиний relationship чинь өмнө нь тэр хүнтэй байсан яг ингээл бит хоёр ингээд байж байсан, явж байсан бүх танил мэдрэмжүүд. Гэвэл бидний тарих ирээдүй ирж байгаа тэр surprise-уудыг харж чадахгүй, харах боломжгүй хүн төрлөختний тархинд угаасаа тийм чадвар байхгүй. Тийм учраас тэр ирээдүйн ирж байгаа гоё боломж, гоё зүйлсүүдийг харж чадахгүй байгаа болохоор бидний тарих зүгээр л тэр аюулгүй байдлыг сонгож байгаа. Энэ хүнээс өөр хүн надад гарч ирэхгүй, яана би ингэхгүй болохгүй, тэхгүй болохгүй гэх мэт жишээний. Гэхдээ бид нэр өөрийгөө одоо давж туулах хэрэгтэй гэх юм уу? Миний тарих ирээдүйг ингэж олж харж чадахгүй. Тийм болохоор л би энэ хүнийг сонгож байгаа юм байна. Гэхдээ магадгүй би эдгээр зүйлийг өөрөөсөө явуулчих юм бол миний амьдрал тэр чигээрээ surprise гоё зүйлүүд болох гээд намайг хүлээж байгаа юм байна гэл тэгж л өөрийгөө delusionally бүр тэгж програмчлах хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн миний хүргэе гэсэн мэдээллүүд маань энэ байлаа. Магадгүй чи одоо амар lost болцсон, яахаа мэдэхгүй бүх юм чинь бүтггүй байх юм бол магадгүй миний энэ доторх хүн надтай ярих гэж хичээж байгаа юм болов. Яагаад эдгээр зүйл болохгүй байгаа юм болов. Бүх талаас нь ер нь бодоод үзээрэй. Ихэнх үедээ бид нар бүх юмыг хүчлэх гэж хичээх тусам бид нар өөрөөсөө дүлхдэг байгаа. Тийм учраас зарим зүйлийг жоохон хүлээж аваад энэ нь ийм зүйл болох утга учиртай байсан юм байна. Энэ нь ингээд байгаа юм байна гэсэн ийм ойлголттой болох хэрэгтэй байдаг юм шиг ер нь санагдсан. Миний хувьд ч гэсэн зөндөө олон зарим зүйлийг явуулж чадахгүй, явуулмааргүй, танигдсан татагдсан мэдрэмжүүгээ ахиж очмоор тийм үе ч гэсэн байдаг. Ягаад гэвэл зарим үед би зүгээр л амархан амьдралыг сонгомоор санагддаг. Би ингээ өдөр болгон янз бүрийн юм хийх гэж хичээгээл янз бүрийн зүйл рүү тэмүүлэл ийм баймааргүй. Зарим үедээ зүгээр л нэг тийм аюулгүй нэгэн хэвийн амьдралыг сонгомоор санагддаг. Гэхдээ би сонгож чадахгүй, сонгож болохгүй гэдгээ мэддэг учраас. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзцгаая. Та бүхэнд өнөөдрийн бичлэг маань хүрч чадсан гэж бодож байна. Хэрвээ та нар Elementary-г үзээгүй бол заавал үзээрэй гэж хэлмээр байна. Үнэхээр гайхалтай, хөөрхөн хүүхэлдэйн кино. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Баяртай.